Өнгөрсөн онд бүгд найрамдах энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэл элчин сайд Сингхтэй уулзаж, бүгд найрамдах энэтхэг улсын судалгааны их сургуулийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг, туршлага солилцож байсан. За энэ удаад Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэл элчин сайд Кобаяши Хироюкитэй уулзлаа. Энэ үеэр элчин сайд илтгэлтэй Япон Монголын дээд боловсролын салбарт, тэр дундаа мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлон тэмдэглэсэн юм а. Японы эдийн сайдын яам бас хаяны эрдэмийн их сураг хорондоо зарим нэг арга хэмжээ хамтран зөвхөн байгуулж чадсан бүр сайн байна гэж бодоод өнөөдөр эрдэмийн шинжилгээний эрдэмтэн судрагчтай бас өдрөөгөө санаа төрсөн. Энэ бол ер нь хоёрын Монгол улсад байж байгаа элчин сайдын яамтай холбогдох явдал бол хоёр улсын хооронд ихтэй сургуулиуд, шинж тухааны байгууллагуудтай холбоод их нэмэр болдог гэж бид бодож ойлгож байгаа. Тэр утгаараа ингэ энэ уулзалт хийж байгаа юм ба. Энэхүү уулзалтанд эрдэмтэн профессор судлаачид оролцож, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. IT ажиллаа, хиймэл оюун ухаан ажиллагаараа за мэдээж одоо их газрын орны хувьд бол далайд гарцх орны хувьд бол нагарын тээвэрч гэдэг юм уу тийм ээ маш хурдан нэгнтэй хүрдэг очдог бараа даваараа хүргэдэг. За түүнтэй уялдуулсан хөнгөн чанартай Монголын брэнд бүтээгдэхүүнээ хийх юм бол дэлхий дээр одоо Монголын хөдөлთა арилжуул их өгч юм а гэсэн ийм санаануудыг бол ярьлаа. Судлаачдын хамт ажиллагаа хөгжүүлье гэдэг талаар бол ингээд бидний талаас бол юм саналуудыг тавилаа. IT хөгжүүлнээс Монголоос бол одоо IT-ийн чиглэлийг одоо бараг Чингис хаан ч гэсэн алдар цуутай хүн төрхийг үгүйсэхгүй гэж ийм их сони яриа ярьлаа л дээ. Тэгээд энийг бол нэлээд үр ашигтай сайхан ярьцлах боллоо гэж би хөвдө бодож байна. Манай улсад анхудаа судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг улсын их хурлаар хэлэлцгээр болсон. Үүний хүрээнд Монгол улсын эрдэмийн их сургуулиас гадаад дотоодын төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, симфозмыг цуврал болгон зохион байгуулж байгаа. За энэ удаад Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкитэй уулзсан юм а.